За хөдөө орон нутагт хамгийн их тавьж байгаа асуудал бол шинэ засгийн газраас хүлээлт байна. Түрүү инквайр гişүү хэллээ. Одоо 70-80 хоног ажиллачлаа гэж. 100 хоногоо бид нэр засгийн газрын 100 хоног гэдэг том асуудал тавина. Иргэд олон төмнийг бид нар бол улс төрчдийн одоо улс төрийн намуудын одоо амлсан амлалтыг их амархан мартчихдаг. Тухайн үедээ бид нар бол амлж болно. Дараа нь бол одоо мартчихсан байдаг учраас яаж ч өөрчилж болно гэдэг ийм сэтгэлгээгээр хандаж болохгүй байна. Ингэж болохгүй, яавч болохгүй. Өнөөдөр шинэ засгийн газар байгуулагдахдаа маш тодорхой оюутлогоон гэрээг сайжруулна. Эрдэнтийн 49%-ийг авна. Энэ уулуурхай лиценз зөвшөөрлөг цэгцэнд нь оруулна. Энэ Монголын төр бол одоо олигархтсан, маавдсан байна. Компанийн засаглалд огтжээ. Бизнес улс төр хоёрыг салгана. Маш тодорхой одоо амлалтууд авсан шүү дээ. Энийг чи иргэд очсон сум болгон дээр нэхэж байна. Тэгээ энд чи ямар хариулт өгөх вэ? Би дөнгөж засгийн газар эмхлэгдэж байгуулад эрх барьж байгаа намын одоо их хуралдаад шинэ намын удирдлагуудаа сонгоод ингээд одоо ажилдаа орж байна. Та нэгтүүд минь бид хавраас ирж одоо тодорхой хариултыг өгье л гэж ядж байна. Нийгэмч шударгаас хариуцлагыг одоо тогтооно гэсэн. Энэ амлсан маш тодорхой асуудлуудаа та бүхэн минь өнөөдрийн засгийн газрын төлөөлөл сууж байна. Бацраг сайдаа энэ засгийн газар дээр та нар энэ асуудлаа ярь. Одоо эхнээсээ энэ болж байгаа үйл явдлууд маш их хилэн таталж байна шүү.